Шүний минь өнөөдөр далайн талаар тайван баримтуудыг хүргэхээр бэлтлээ. Далай бол зүгээр нэг ус биш. Далай бол дэлхийн хамгийн том дулааныг зохицуулагч. Хэрвээ далай байгаагүй бол дэлхий өдөр шөнөдөө хит их халж, хит их хөрөх байсан. Далай нарны дулааныг шингээгээд удаанаар тарааж өгдөг. Тиймээс далайтай гариг амьдрахад тохиромжтой байдаг. Дэлхийн далай 5 том айсаар хуваагддаг. Номхон далай хамгийн том. Түүний эзлэх талбай бараг бүх хуурай газрыг нийлүүлснээс чих. Номхон далай маш гүн. Дэлхийн хамгийн гүнзгий Марианагийн хотгор энд байрладаг. Тэнд даралт гадархахаас 1000 дахин их хүн тисэх боломжгүй. Гэхдээ амьд биет амьдардаг. Далай гүнд дарны гэрэл 200 метрээс цааш бараг хүрдэггүй. 1000 метрээс доош бүрэн харанх байдаг. Гэсэн ч зарим амьтад өөрсдөө гэрэл ялгаруулдаг. Үүнийг биолюминесценц гэж нэрлэдэг. Энэ гэрэл нь анх ихэд эсвэл өөрийгөө хамгаалахад энэ тустай. Далай өөрийн урсгалтай. Эдгээр урсгал дэлхийн уур амьсгалд асар их нөлөөтэй. Жишээ нь Гольфстрим урсгал Европыг дулаахан байлгахад чухал үүрэгтэй. Хэрвээ энэ урсгал удаашрал Европ илүү хүйтэн болно. Далай чимээгүй атлаа маш хүчтэй нөлөөтэй. Далайн ус яагаад давстай байдаг вэ гэвэл олон сая жилийн турш гол мөрнүүд эрцгийг далайд авчирсаар ирсэнтэй холбоотой. Ус ууршдагч давс үлддэг. Ингэснээр давс хөрөмлөгдсөн далай ямар ч зүйлийг яаралгүй цоглуулдаг. Далайн давлгаа салхинаас үүсдэг. Салхи хүчтэй байх тусам давлгаа томорно. Гэхдээ гүн рүү орох тусам ус бараг хөдөлдөг. Гадарга дээр эмх замраагүй мэт харагддаг далай доороо тогтвортой байдаг. Магадгүй энэ нь яг л хүний сэтгэлтэй адилхан байна. Далайд амьдардаг хамгийн том амьтан бол цэнхэр халим. Тэр 30 метр урт 180 тонны жинтэй. Гэхдээ зөвхөн жижиг хавч сам орхоо идэж амьдардаг. Том байхын тулд заавал ширүүн байх шаардлагагүй. Далайн чимээ хүний тархинд
тайвшруулах нөлөөтэй. Учир нь давтамж нь зүрхний цохилтыг удаашруулдаг. Далайн ёроол бүрэн судлагдаагүй. Хүн сарны гадаргууг далайн ёроолоос ч илүү сайн мэддэг гэдэг. Одоо хүртэл олон амьтан нээж илрүүлсээр л байгаа. Далайн нууцаа яар улалгүйгээр багаар дэлгэсээр байгаа. Далайн гүнд усны температур ихэнхдээ 0-4 хэмийн хооронд байдаг. Энэ температур маш тогтвортой. Гадарга дээр улираа солигдож, салхи шуурч байхад далай дотор юу ч өөрчлөгддөггүй. Доктортой орчин амьдралд чухал. Далайн ус давстай тул цэвэр уснаас илүү нэгт. Тиймээс хүн далайд хөвөх нь амархан байдаг. Зарим хүмүүс далайд ормогцоо тайвширдгийг энэ нягтралтай холбоонд тайлбарлаж байна. Далай дэлхийн хамгийн том нүүрс төрөгчийн агуулга. Агаар дахь нүүрс төрөгчийн давхар эслийн ойролцоогоор 30%-ийг далай шингээдэг. Хэрвээ далай байгаагүй бол дэлхийн дулаар л илүү хурдан явагдах байсан. Далай нууцаар бидний мэдлэгүйгээр бидний төлөө ажиллаж байдаг. Далайн ургамал ялангуяа фитопланктон дэлхийн хүчил төрөгчийн 50 гаруй хувийг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл бидний амьсгалж байгаа 2 амьсгал тутмын нэг нь далайгаас ирдэг. Гэхдээ энэ нь маш чимээгүй явагддаг. Далайн ёроол хавтгай биш. Уул нуруу, гүн хөндий, галтуул олон бий. Дэлхийн хамгийн урт уулын нуруу далайн ёроолд байрладаг. Түүнийг дунд далайн нуруу гэдэг. Энэ нуруу жилд хэдхэн сантиметр хөдөлдөг. Маш удаанаар. Далайн ёроолд галтуулын ойролцоо амьдрал өөр хөгжиж байдаг. Тэнд нарны гэрэл байхгүй ч дулаан эрдэс бодис байдаг. Эдгээрийг цөөнгүй амьтан ашиглан амьдардаг. Амьдрал заавал нартай холбоотой байх шаардлагагүй. Далайн зарим загас унтахдаа нэг тархиараа амардаг. Нөгөө тархи нь орчноо анзаараад үлддэг. Ингэснээр тэд унтж байхдаа ч аюулыг мэдэрч чадна. Байгаль өөр ингэсэн арга замтай. Далайн амьтад цаг хугацааг биднээс өөрөөр мэдэрдэг. Удаан хөдөлгөөн, удаан өсөлт, удаан амьдрал. Зарим аялам далаас 90 жил амьдардаг. Тэдний амьдрал тайван, яарах зүйлгүй. Далайн чимээ чигт давтамжтай. Энэ тархины альфа долгионыг идэвхж байлдаг. Альфа долгион тайвшрал хөнгөн тойронд холбоотой. Тиймээс далайн чимээ унтахад тохиромжтой. Далайд шөнө бүрэн харахгүй болдгүй.
сарны гэрэл усны гадаргад дуусч алхуурхан хойж буцна. Тэр гэрэл давлгаатай хамт хөдөлж харагддаг. Олон хүний үзэгдлийг тайвшруулдаг гэж тодорхойлдог. Далайн зөөлөн тайван баримтуудыг хүргэлээ. Одоо жоохон амрыг энэ далайн давлгааны зөөлөн чимээг сонсоод амраа тав. Дараа дахиж ярий.